Монголын үндэсний бүхий холбооноос үндэснийх баяр наадмаар зүүнний магнат 2 аваргын хэн гарах вэ гэдэг дээр аль бие усаар мэдээлэл хүргэлээ. 2 аваргыг амжилтаар нь эренбэлж үзвэл өсөх баяр аварга зүүнийг манлайлах нь тодорхой хэмээн тэд мэдээлсэн юм. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд цол одон медалаар шагнах ёстол өчигдөр төрийн ордонд боллоо. Тулгар төрийн 2222 жилийн ой үндэснийх баяр наадам ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч элбэгт орж зарлиг гаргаж боловсрал, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүст төрийн одон медаль хүртээлээ. Засгийн газрын хуралдаанаар өчигдөр орон сууцны ипотекийн зээлийн баталгааны тухай журмыг шинжилэн баталсан. Журмыг шинжлэх хүрээнд орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10%, хугацааг 30 жил болгох шийдэлд хүрсэн байна. Одоо хэрэгжиж байгаа журмаар ипотекийн зээлд хамрагдах иргэн нь худалдаа авах байрны 30 хүртэл хувийг урьдчилан төлсөн байх шаардлага тавигдж байгаа. Тэгвэл шинэ журмаар 10% болгож үлдсэн 20% нь хөгжлийн банк баталгаа гаргахаар болжээ. Өчигдөр Монгол Ардын намаас аль бие усны мэдээлэл гаргасан. Монгол Ардын нам ардчилсан намтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг зөвхөн нэг талын үзмжээр дүгнэх бус бодитоогоор дүгнэж цуцлахад бэлэн байна гэжээ. Тэд мэдээлэлдээ төрөө самарч гэрээ нураах ажлыг явцсан ашиг сонирхлын үүднээс эхлүүлсэн ардчилсан нам улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн цаашид үүсэх аливаа хариуцлагыг дангаараа өрөх ёстойг хатуу анхааруулж байна гэжээ.